Баянзүрх дүүргийн 21-р хороо 11,000 шахам хүн амтай, тэдний 1000 гаруй хүүхэд юм. Тус хороонд одоогоос 3 жилийн өмнө ямар ч цэцэрлэг байгаагүй цэцэрлэгийн насны хүүхдүүд өөр хороо, өөр дүүргийн цэцэрлэгт хүмүүждэг байж. Харин дүүргүүд өөрснөө төсөв хөрөнгөө захиран зарцуулах хэрэгтэй болсноор тус хороонд 3 аль биесийн цэцэрлэг, 1 гэр цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 13 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр манай дүүрэг цэцэрлэггүй хороодод цэцэрлэг барьж өгсөн. Одоо энэ хойдолд байж байгаа цэнхэр цэцэрлэг буюу 202 дугаар цэцэрлэг. Дэлхийн банкны санхүүжилтээр манай хороон дээр 190 дугаар цэцэрлэг буюу 200 хүүхдийн цэцэрлэг одоо баригдсан. Дүүрэг бүр төсвөө захиран залцуулах эрхтэй болсны нэг том ашиг туссан тус дүүрэгт барилгах цэцэрлэгүүд юм. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид болон хороод хамтран иргэдээсээ ямар үйл ажиллагаа явуулах, бүтээн байгуулалтыг хаанах их тухай санал асуулгыг тогтмол явуулдаг бөгөөд түүнийхээ үндсэн дээр иргэддээ хэрэгтэй шаардлагатай зүйлсийг нь хийж зохион байгуулж өгдөг болжээ. Үүний тод илэрлэл нь 21-р хороонд барилгах 202 дугаар цэцэрлэг юм. Орон нутгийн хөгжлийн сангаас 960 сая төгрөгийн өртгөөр тус цэцэрлэгийг барьж өгчээ. 2015 оны 1-р сарын 26-нд үйл ажиллагаа явуулж ирсэн. Баянзүрх дүүргийн засаг даргын санаачилгаар дүүргийн орон нутгийн санхүүжилтээр санхүүжиж баригдсан 150 хүүхдийн хүчин чадалтай 6 бүлэг 28 багш ажилчдаагаар үйл ажиллагаа явуулдаг. Өнөө 2015-аас 16 оны хичээлийн жилд 310 хүүхдийн бүртгэлтэй одоогоор 290 хүүхд манад хамрагдаж байна. 21-р хорооны 70% хүүхд хамрагдана. 27-р хорооны 30% нь манай цэцэрлэгт хамрагдаж байгаа. Манай цэцэрлэгийн гол онцлог бол ерөөсөө хүүхдийг дөрсөх урлах чиглэлээр нь бүтээл сэтгэлгээг нь хөгжүүлэх тийм бүтээн туурах аргатай тулгуурлаж их явуулдаг юм онцлогтой. Яг одоо энэ сард бол ямар сэдв үзэж байна гэвэл хүүхдүүдээс ер нь тандас судалгаа аваад ажиглалт хийгээд яасан ч хүүхдүүд их сонин үздэг юм байна. Тэгээд сонингийн зургийг сонирхож сэтгүүлэх сонирхож байхаар нь сонин гэсэн сэдв авч энэ сарда сонин үзээд явж байна. Харин тус хороонд ямар ч сургууль байдаггүй хүүхдүүд нь 97, 48 болон 120 дугаар сургуульд таран суралцдаг. Үүн дотроо 120 дугаар сургууль 3 ээлжээр хичээлдэг нь хүүхдийн эрүүл аюулгүй орчин суралцах эрхийг зөрчсөн хэрэг болж байгаа юм. 124 дугаар сургууль ашиглалтанд намар орсноор тус хорооны хүүхдүүд 2 ээлжээр хичээллэх боломжтой болно. Энэ 127 дугаар сургууль ашиглалтанд оруулаад авчих юм бол Баянзүрх дүүргийн 21-р хорооны хүүхдүүд 102 дугаар сургууль руу очиж 3 ээлжээр хичээлэхгүй орой өдөш явж айж ичихгүй нохон шуунаас одоо айгаад одоо нөгөө төлж оройтох дээр хүүхдүүд чиг бичсэн шүү дээ. Ээж аав нь тосч аав нь бага насны хүүхдүүдийг бол томьёонгийн хүүхдүүд ч гэсэн одоо бас нохоо нас айгаад асуудал гардаг. Тус хороо одоогийн байдлаар 11,000 гаруй оршин суугчтай гэсэн ч захын дүүрэг хороо учраас орон нутгаас шилжиж ирэхсдийн тоо жил ирэх тусам нэмэгддэг. Тиймээс сургууль цэцэрлэгийг хүрэлцээтгэхэ байлгах нь нэн тэргүүн тавигдах шаардлага болжээ.